Хайцгаа. За хүсэн хүлээсэн Cat-ийн part 2 эхлэж байна. Part 2-ыг хүлээсэн та нартаа зөндөө их баярлалаа. Тэгээ зөндөө гой гой мэдээллүүдийг цуглуулах гэж хичээсэн байгаа. Хүмүүсийн мэдхгүй байж магадгүй гэж бодсон. Ер нь айгуу сонирхолтой бичлэг байх болно гэдэгт итгэлтэй байна. Тэгээд эхэлцгээе. Шинэ булантай болсон. Тэгээд миний нөгөө арт тавьдаг ягаан гэрэл маань эвдэрсэн байхгүй юу? Ийм булан дээр бичлэгээ хийхээр боллоо. За Cat-ийн хамтлагийн тухай guest тавьчихсан 2023 онд 6 гишүүнтэйгээр бүрдэн нэгдээд 2024 онд debut гэдэг дугаараа debut хийжсэн. За тэгээд энэ хамтлаг бүрдэхдээ K-pop-ийн үндэс суурин дээр бий болсон K-Global анхны хамтлаг, одоо анхны амжилттай яваа хамтлаг гэх юм уу? Тууштай байгаа хамтлаг. Тэгээд Netflix-ийн Popstar Academy гэдэг шоугаар гарч ирж исэн survival show байгаа. Тэгээд энэ шоуг болохоор Hype Entertainment болон Geffen Records хамт бүтээсэн байгаа. За тэгээд 6 гишүүн нь болохоор Daniela, Sophia, Lara, Megan, Mano, Yunche гэдэг ийм 6 гишүүнтэй. Энэ хэд маань ер нь нийт бараг 2 жилийн бэлтгэл хийсэн. Бараг 2 жил шүү. 1 жил 10 сар орчим юм уу? Тэгээ энэ хугацаанд эдгээр маань бүжиг дуу болон үзүүлбэр үзүүлэх техник гэдэг зүйлүүдээр бэлтгэл хийсэн. За тэгээ Netflix-ийн шоунд дээр болохоор нэмээд камертай ажиллаж сурсан. Эднийг ер нь хасагдах журам нь яаж шил сонгож авсан, яаж хассан, яаж үнэлгээ өгч исэн бэ гэхлээр 5 үзүүлэлт байгаа. Бүжиг дуу, үзүүлбэр үзүүлэх чадвар, star quality буюу өөртөө итгэл, харизма, хэр бусдаас онцгой байна, хэр ориг байж чадчихээн гэдэг ийм үзүүлэлт. Тэгээ 5 дахь нь болохоор attitude буюу одоо хэр хандлагатай, хэр ааштай, одоо хэр ийдэг байна гэдэг ч юм уу те. Зан араншин, зан авир гэдэг ийм 5 үзүүлэлтээр октоодыг сонгож авсан байгаа. За одоо гишүүдэд танилцуулж эхэлцгээе. Хамгийн эхлээд Daniela. Түүний бүтэн нэрийг Daniela Andrea Avanzani Laurente гэдэг буруу уншиж ивэл sorry. За тэгээ 2004 оны 7 сарын 1-нд төрсөн, одоо 21 настай. Cancer буюу материал орд байгаа. Тэгээ 165 см өндөртэй. Түүний MBTI нь болохоор ENFJ. За би NFJ гэдэг төгсгөлийн 3 үсгийг бол нэг сайн мэдгүй. Эхний үсэг нь love, introvert, extrovert гэж байгаа. Тэгээд манай Daniela extrovert ийм хүн байна. За тэгээд материал ордынхны хувьд гэвэл ер нь айгүй имзэг байдаг шүү дээ. Юмыг жоохон хүн дээр тусгаж авах гэдэг, амархан гомдчих гээд байдаг ч юм уу. Түүний аав нь болохоор Венесуелагаас гаралтай, ээж нь болохоор Куба ийм хүмүүс байгаа. Тэгээд аав ээж хоёр нь залуудаа Америкт нүүж ирээд тэгээд ийм Латин Америк ballroom dance буюу цэнгэнт бүжиг гэж хэлэх үү. Тийм бүжгээр хичээлжсэн яг мэрэгжлийн тамирчид байгаа. Тэгээд Америк залуудаа ирээд тэгээд Даниелаг ингээд төрүүлсэн. Тэгэхээр одоо ийм хоёр мэрэгжлийн ballroom dancer-ийн охин гэхээр ер нь аль яг ийм цусны бүжигчин гэсэн үг. Гендэ байгаа. What other dances do you love to do, Daniela? We do cha-cha, samba, rumba, pasodoble, jive, hip-hop, jazz, and tap. Аав ээж хоёр нь ер нь бол яг ийм Венесуела, Куба гэхэр чи Даниела ч гэсэн Латин Америк гаралтай хүн байх нэ. За тэгээд тэрээр англи болон испани хэлээр чөлөөтэй ярьдаг. Hola icons, los queremos muchos y estamos muy felices de estar aquí con ustedes hoy. Тэгээд дээрээ доороо ямар нэг ах эгч дүү байхгүй айлын ганц. За тэгээд аав ээж хоёр нь хоёулаа юм ballroom-ын бүжигчд байсан болохоор Даниела ч гэсэн айгүй юм бүжиг дуу урлаг тэг хөгжимтэй айгу ойрхон өссөн. Тэгээ 2 настайгаас ер нь бол бүжиглж эхэлсэн. Тэгээ ээж нь 3 таа байхаас нь эхлээд ча бачата гэх мэт бүжгийн хөдөлгөөнүүдийн үндсэн алхмуудыг заагаад тэгээ охин нь айгу дуртай тэрийгэ хийжсэн. Тэгсэн айгу авьяастай байсан болохоор ер нь ингээд бараг 3-4 настайгаас нэг мэрэгжлийн тийм одоо сургалтанд явуулж эхэлсэн байна. Тэгэхээр Даниела ч одоо 21 настай гэхээр 17-8 жил тасралтгүй бүжгээр хичээлсэн мэрэгжлийн тамирчин байгаа байхгүй юу? Тамирчин бүжигчин гэсэн үг. За тэрээр бүх карьерийнхаа туршид одоо хүртэл гэсэн үг. 7 настайдаа анх авиаслаг Америкчууд шоу нэвтрүүлэгт орж байсан. Тухайн үедээ хосоороо нэг эрэгтэй хүүхэдтэй орж исэн. Тэгээд нэг бичлэг айгүй мод байдаг. Тэр нь ямар бичлэг вэ гэхлээр оролцогч нар ингээд суугаад ярилцлага өгдөө штэ. Тэрэн дээр эрэгтэй хүүхэд нь болохоор битэрийг энэ хിവэрэг бүжиглсээр ах юм бол ирээдүйд boyfriend and girlfriend болох хаа гэдэг байхгүй юу. Тэсэн чинь Даниела бүр ингээд аман гагаад I would not want this to be my boyfriend. Боёо би энийг өөрийнхөө найз залууг болгомооргүй байна. Чи миний type биш. Чи наран шарлагын газар очиод далайн ирэг дээр очиод жоохон борол гэж хэлсэн. 7 настай Даниела. If we keep dancing like we are right now, I think we are going to be boyfriends and girlfriends. What do you think, Daniela? I
would not want this to be my boyfriend. He's not my type. Like, he needs to go to the beach and tan. Бүр юм багасаа юм sassy байгаад байгаа үстэй. За тэгээд 11 настайдаа So You Think You Can Dance чи өөрийгөө бүжиглж чадна гэж бодож гинөө гэдэг нэвтрүүлэгт бас хүүхдийн хувилбарт нь орж исэн. Тэгээд топ 10-т орсон ийм амжилттай байсан байна. Тэгээ ер нь нэвтрүүлэгт орохдоо дуугаараа болон бүжгээр нь ингээд тэднийг 1-ээс 20 хүртэл ингээд жагсааж байгаа штэ. Даниэла дуугаараа бол нэг амар дээгүүр орж байгаагүй. Бүжгээрээ бол топ 2 3-т нь ер нь л ороод яваад байдаг байсан. Тэгээд дуугаараа нэг сайн биш гэдсэн чинь би Даниэлагийн тухай хайж явж агаад Даниэлаг бүр тэр одоо Netflix-ийн шоунд trainee болохоос өмнө дуулж исэн бичлэгүүдийг олсон. Цаашмаас cover хийдэг байсан бэлээ. Тэгээд сонсоход ер нь бол тийм дуулж чаддгүй хүн тэгээд дуулж үзэж байгаагүй хүн шиг бол өртөөс харагдаагүй. Айгүй сайн дуулж исэн. It told me I can do anything. There's just one thing I need. Даниэла ер нь гарч ирснээс хойш хүмүүс Даниэлаг Лизатай айгүй харьцуулах болсон. За Лиза урд нь K-pop-ийн номер 1 dancer байсан бол одоо Даниэла номер 1 бүжигчин болж ийн. Лиза Даниэла гүцэхгүй эсвэл эсвэргээрээ Даниэла яаж чижсэн Лизагийн хаанч хүрэхгүй гэх мэтчлэн юм. Тэр хоёр хоорондоо өрсөлдөөгүй байхад үзэгчд, фэнүүд, хүмүүс, сонсогчид тэр хоёрыг айгүйх өрсөлдүүлээд нэгийн доош нэгээд нэгийн дээшээ дэмжиж байгаа тиймэрхүү юм айгүйх байгаа. Тэгээд ер нь бол ихэнх хамгийн их харагдсан комментуудыг харвал 17-8 жилийн турш тасралтгүй бүжиглсэн хамаг карьернд бүжгэн дээр боссон ийм хүнтэй та нар юу гэж Лизаг харьцуулах гээд байгаа юм бэ гэсэн. Тэгэхээр одоо яг мив мэрэгжлийн хүнийг айгүй зүгээр юм сайн хүнтэй харьцуулаад байгаа гэсэн үг байгаа байхгүй юу. Тэгэхээр ер нь бол нийтээрээ Даниэлаг илүү сайн бүжигчин гэж харж байгаа гэсэн үг. Дийлэнх нь гэж байгаа шүү бүгд биш. Миний хувьд ч гэсэн Даниэла бол яг юм өөр төвшний бүжигчин, яг юм мэрэгжил тэг бүр мэрэгчсэн хүн. Лиза болохоор үнэхээр сайн бүжиглдэг. Тэгээд ялангуяа Лиза Даниэла хоёрын нөгөө нэг New Woman гэдэг одоо ингээ харьцуулж байгааг нь харсан чинь Даниэлагийн сонголт Монголд бол тэгээ 17-8 жил бүжиглсэн хүн аргагүй баха. За Даниэлагийн одоогийн найз залуугийн хувьд гэвэл Jonah David гэдэг нэг ийм TikToker бас нэг хальт хөгжим дууны урлагт хичээн зүтгэж явж байгаа гэх юм уу бас тийм ч алдартай биш нэг ийм залуу байгаа. Тэгээ энэ хоёрын болзооны сургал хизээ эхэлсэн бэ гэхлээр энэ хоёр гадуур хамт ингээд явж байгаа. Тэгээд тэр Дэвид гэдэг залуу Даниэлагийн цүнхийг барьцсан явж исэн. Энэ зурагнаас нь эхлээд энэ хоёрыг болцож байгаа гэдэг сургал гарсан байгаа. Тэгсэн чинь дараа нь Меган дахиад болзооны сургалд өртсөн. Тэгээ Меганы болзооны сургалд өртсөн залуу болохоор бас Жона. За тэгээд нэг хамтлагийн хоёр гишүүн адилхан нэртэй залуутай болцоод байгаа. Гэхдээ яг болцсон бас баталгаатай бол биш шүү. Меганы хувьд гэвэл Lollapalooza-гийн үеэр энэ залуу Меганы яг хажууд суудсан. Тэгээ сандлан дээр нь ингээд одоо энэ гараар ингээ гараа тавьсан байсан. Тэгээд хүмүүс одоо яг энэ gesture буюу энэ үйл хөдлөлийг харахтаа хэр оргийн дотн биш хүнийхээ сандалных нь яг одоо төшүүр дээр ингэж гараа тавихгүй ялангуяа эсрэг хүсний хүн бол гэж тэгсэн. Тэгэхээр ард нь гараа тавихаар хэмжээнд энэ хоёр дотн байгаа гэсэн үг. Гэсэн чинь найзууд байж болно штэ. Гэсэн чинь бас нэг хүмүүс нь болохоор эн чинь ингээ классик одоо ийм хөдөлгөөн штэ гэж тэгж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь дараа нь энэ хоёр маань хамт парийн дээр байгаа зураг бас сошиал дээр ил болсон. Тэр нь болохоор Меган нэг тэр Жона гэдэг залуу ардаас нь тэвэрсэн. Тэгээ Меган ингээд нэг нүдээр ирэмж байгаа ийм зураг байсан. Тэгээд ингэсэн чинь ингээд одоо болзооны сургал нь бүр үнэмшилтэй болж байгаа байхгүй юу. Гэхдээ Хайбийн зүгээс, Гефни зүгээс Меган болон Даниэлагийн болзооны сургалыг ердөөсө батлаагүй болохоор үнэмшилтэй болсон гэж хэлээд байгаа шүү би. Тэгээд Даниэла эхлээд болзооны сургалд өртөж байгаа шүү дээ. Тэгсэн чинь хүмүүс эхлээл заашгүй баяртай байна. Интергээл ясаа хөөрхөн осууд вэ гэж тэгж жагаад тэгээ Меганы тэр сургал гараад ирсэн чинь хүмүүс хайрын гурвалжин гэж бодох болсон. Меган Даниэла хоёр дундаа нэг залуутай юм байна гэх тийм сургал гарсан. Ядчихад эхлээд нэр нь адилхан. Хоёрдугаар тэр хоёр залуу угаасаа юм дэлхийн од хүмүүс биш. Тэгээ ерөнхийдөө нэг юм цагаан төстэй царайтай болохоор хүмүүс нэг хүн гэж андуурч эхэлсэн. Меганы Жонаг болохоор Жона Абрахам гэдэг. Даниэлагийн
Jonah болохоор Jonah David гэдэг. Тэгээд ийм хоёр өөр хүн байгаа. За тэгээ болцож байгаа нь батлагдаагүй гэсэн ч яг Даниэла болон түүний найз залуу гэдэг зураг яг сошиал дээр айгүй юм хандлттай яг ярианы сэдв болж ах үед Даниэла Жонагийн зургийг шеэрлсэн сошиал медиа дээр. Тэгээ хүмүүс болохоор үерхэж байгаа гэдгээ батлаад шеэрлээд байгаа мó гэж ойлгосон. За дээрэс нь болзооны сургуулийн хувьд ер нь болзооны хувьд гэвэл ихэнх лейблүүд артистуудаа одоо болцохгүй байх гэдэг юм дүрмтэй байдаг. Харин Cat's-ийн хувьд яг Hybe анхны K Global хамтлаг тэгээд ер нь л яг бусад K-pop хамтлагуудаас бүртгэх сонд байгаа штэ. Хамаагүй хараал хэлнэ, хамаагүй хараал дуулна. You guys all look so fucking hot today. What the fuck? Holy shit. It's truly a fucking moment, but Задгаа хувц өмснө, хүссэн үедээ лайв хийн гэдэг ч юм уу илүү юм эрхчлөөтэй, илүү баруунлаг байгаа. Тэгээд тийм болохоор тэднэрт ер нь юм болцохгүй байх гэдэг бас яг ийм дүрм байгаа юугүй юу гэдэг мэддэхгүй байна. Гэтэ хүмүүс байхгүй гэж бодож байгаа. Тэгээд нөгөө нэг Даниэла Меган хоёрын болзооны сургал ингээд эхэндээ айгүй хөрхөн өөстө гоё моён гэжсэн. Дахиад жоохон хугацаа өнгөрсөн чинь чи биднээс Даниг булаалаа. Чи биднээс Меганыг булаалаа. Гэх мэтчлэн комментууд манай хоёр Жонагийн одоо Instagram, TikTok-ууд дээр айгүй харагдах болсон. Тэгээ ер нь K-pop сонсогчид, K-pop-ийн fandom нар одоо тэр сонсож байгаа, дуртай байгаа, шүтж байгаа хамтлаг дуучнаа яг өөрийнхөө хос юм шиг ингээ байгаад дитэг. Яг жигнээс ингээ хосууд юм шиг. Тэгээ тэр нь яг жинхнээс амьдрал дээр хий нэгэнтэй үерхүүл баг ингээ араараа тавилсан юм шиг. Тэгээ тийм фэнүүд ингээ байд юм байлээ штэ. Тэг бүр ингээ өмчрөх гээд чи яаж хүнтэй үерхэж чадчихна? Чи яаж ингэж чадчихна гэд. Эсвэл ямар нэгэн байдлаар чи хүнтэй үерхэж байгаа бол заавал мэддэх хэрэгтэй. Бид нарт хэлэх ёстой. Бүр ингээд амар өмчлөөд авцсан. Тэр одоо бичигдсэн яг юм үнэхээр юм дүрэн байд юм уу те хүнтэй үерхэж байгаа бол заавал мэдгэл хийх ёстой гэдэг юм гэрэн дээр тийм заалт байд юм уу үгүй юм мэдэхгүй байна. Эсвэл үнэхээр ингээ явандаа ингээд одоо юм суудсан дадал болцсон зүйл юм уу мэдэхгүй. Даниэла Меган хоёроос тийм юм хүсэжсэн юм шиг байгаа. Хүнтэй болцож байгаа бол хэлээч гэдэг. Тэгтэл угаасаа эднэр анхнаасаа тийм одоо энгийн K-pop idol шиг яваагүй болохоор ямар нэгэн байдлаар мэдээлэл өртөөсөө хийхгүй байх үерхчихсэн ч гэсэн үерхлийг батлахгүй байх. Тэгээ хоёрдугаарт одоо тэр K-pop fandom-ийн нөгөө нэг idol ингээ өмчлөх гээд байдаг, idol-тайгаа үерхэж байгаа юм шиг байгаад байдаг. Энтэр гэдгээс нь болоод Карина хүртэл хүнтэй үерхэж явахдаа тэрний жүжигчин залуутай үерхсэн штэ. Тэгтээ хүртэл ингээд гараараа захаа бичээд баг үерхсэн дуучлаараа гэд пост хийжсэн штэ. Тэгэж амар өмчлөх болж байгаа утгагүй байхаа гэж угаасаа утгагүй штэ. За болзооны сургуулийн хувьд гэвэл юм байна. Тэгээ Даниэла анх энэ одоо trainee програмд орохдоо K-pop гэж юртээс мэдж байгаагүй, сонсож байгаагүй, сонирхдаг байгаагүй, илүү юм рэп тийм одоо хипхоп хөгжимд айгуу дуртай байсан гэсэн. Тэгээд энэ trainee програмд орж ирээд K-pop гэж юм байт юм биш гэж танилцсан. Тэгээд ер нь түүний бүжгийн карьерийг харуул ер нь ихтэй юм солоогоороо ямар нэг хамтлаг хамт олонд нэг харьяалагддаггүй байсан ч ер нь өөрөө болохоор team player буюу яг юм багийн гишүүн байх дуртай. Тим үедээ илүү сайн одоо үүрэг ролоо биелүүлдэг тим хүн гэж байгаа байхгүй. Тийм болохоор ч ер нь яг энэ одоо нэвтрүүлэгт орж ирсэн, энэ trainee програмд орж ирсэн хамтлагийн нэг гишүүн болох гэж хэлсэн. Тэгээ түүний өмнөх TikTok-уудыг ер нь харах юм бол яг юм ковидын үеэр Charli D'Amelio, Addison Rae энтрэ хийдэг байсан TikTok-уудыг одоо тийм бүжгүүдэд нь штэ. Яг тиймэрхүү стилээр тийм бүжгийн бичлэгүүд айгуу хийдэг байсан мөлий. Тэгэд яг юм шар үстэй. Тэгээд одооныхоосоо бас нэх өөр биш. Яг л юм харизматай хөрх охин билээ. За, Даниэлаг анх бүжгийн багш нь хараад, trainee програм дээр бүжгийн багш нь хараад тэмээ яг эн чинь л гэж утсан гэсэн. Яг эн чинь л ахгүй юу да гэд. The day she walked in, I was like, yep, that's it. За, эхнээсээ одоо шалгаруултан дээр, жагсаалтан дээрээ Даниэла бүжгийнхаа топ 4-т юу нь бол ордог байсан. Гэхдээ одоо хамтлагийнхаа хамгийн шилдэг бүжигчин K-pop ертөнцийн бас хамгийн шилдэг бүжигчин гэж явж байгаа ч гэсэн яг энэ trainee програм дээр Popstar Academy дээр шилдэг бүжигчин байгаагүй. Megan бишээ, Emily гэдэг охин байсан гэсэн штэ. За тэгсэн чинь эхний яг нөгөө нэг асалт тэг шалгалтынхаа үеэр бүгд ингээ бэлдсэн бүжиг нэгээрээ бүжиглж үзүүлж байгаа штэ. Тэгсэн чинь Даниэла ингээ бүжиглж байгаа байхгүй юу. Тэгээ урт цууцсан байгаа одоо багш нар ч одоо дасгалжуулагч продюсерууд нь ингээд чи бэлтгэлээ яаж хийдэг вэ гэж асууж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь Даниэла би ер нь бол ингээ full out явах дурггүй. Би айгүй амрааж ингээ сул явдаг. Тэгэхгүй бол би ядарах гад байдаг гэсэн чинь өдөөс нь ингэж хэлж байгаа. Чи тоглолт хийн штт.
чи 90 минут ердөөсөө завсрахгүй бүжиглэн гэж боддоо, бүжиглэн дуулна гэж боддоо. Тэг ядрахгүй тэгсэн чи одоо эн чи ингээд тэг 3-4 минут ч хүрэхгүй юм бүжиг байгаа. Тэг чи энэ дээр ядарна гэд full out буюу хамаг хүчээр явахгүй байгаа гэж юу гэд Даниэла загнуулсан. Тэгээд Даниэла маань жоох уйлдаг. Тэгээд чи сайн байгаа. Гэхдээ эхэндээ айгүй хүчтэй явж ирсэн. Тэр хүч айгүй буурсан. Тийм хүчтэй ердөөс ингээд одоо stable буюу тогтвортой ердөөсөө биш байна. Гэд Даниэла маань ингээд шүмжлүүлсэн байд юм байна. Ийм лаг бүжигчм. Тэгээ бас дундаасаа Даниэла ууг нь бүжиглээд байгаа. Гэхдээ яг юм үзүүлэхгүй байна. Царай нь утгартай байна. Ердөөсөө юм цохилт мохилт байхгүй байна. Хэрвээ ийм байдлаараа Даниэла зүгээр юм сайн бүжигчин байгаад хам бол хамтлагт юу н оруулахаа болидөө. Хамтлагт орох тийм өрсөлдөх хэрэгтэй хүн биш юм шиг байна гэж одоо продюсерууд, менежерүүд хүртэл ярилцж ирсэн гэвд одоо. Даниэла царайны хувирлахгүй байна гэж загнуулсан гэвд одоо. Тэг Даниэла бүр ингээд айгу стресстэй ярьж байгаа байхгүй юу? Намайг өөрийнхоороо бай гэдэг ах юм. Тэг өөрийнхоороо царайны хувирал гаргахаар болохгүй байна гэдэг. Тэгэхээр би яаж өөрийнхоороо ирнэ? Ингээд өөрийнхоороо биш одоо ийм царайны хувирлуудыг гаргах юм гэж цааш ингээд стресстэй байгаа байхгүй юу? Тэгэд Латин Америк бүжиг, боолрум бүжиг дээр ер нь гаргадаг царай дандаа ингээ амаа ангаагаал инээж байгаа юм царайнууд байдаг гинэ. Бүр 2-3 тагаас хойш яг тийм царай гаргасаараа сурцсан 18 та охин яаж бод энэ царайгаа болох вэ? Одоо ингээ баг рефлекс болсон байгаа, дадал болсон байгаа. Гинт баруун гараараа бичдэг хүнийг зүүн гараараа бичдэг бол гэж байгаа юм шиг. Тэгээ цааш ингээ стресстэй байгаа байхгүй ингээд яаж царайгаа өөрчлөх юм гээд ийм царайны хувирал гаргадаг хүн тэгж загнуулжсэн гэж боддоо. Би болохоор бодохдоо анх Даниэлаг харчаал бүх энэ царайны хувиралч бүр яг юм төрөлхийн царайны хувирал байх та. Төрөлхийн харизма тийм одоо нэг юм одоо гал спайс халууногоо тэ төрөлхийн нэг юм байдаг нэг юм байна да гэсэн чинь зүгээр бэлтгэл хийсний ачаар ингэ сурсан байна гэж боддоо. Хин ерөн Даниэлаг царайны хувирал нь муу байна гэж загнуулж ийн гэж бодох втэ мэдхгүй хүмүүс нь бол тэгээд манай Даниэла ингэж амар сайжирсан байна. Би бол Даниэлагаар ингээ амар бахархсан. Ямар мундаг юм бэ гэд. Тэгээ манай Даниэлад бас юм star quality гэдэг зүйл бас байгаагүй. Тэгсэн чи одоо Кэцай бас хамгийн юм алдартай гişүүдийн нэг болоод байгаа штэ. Тэгээ тэгдэгсэн гэсэн. Одоо ингээд Даниэлагийг тэр царайны хувирлаараа ингээд одоо шалгуулж малгуулаад бэлтгэл дээрээ тэр царайгаа гаргаж байгаа штэ. Ингээ хамаа ангаадаг. Тэгсэн чи одоо нөгөө багш дасгалжуулагч продюсерууд нь ингэж хэлсэн гэсэн. Чи ингээ хамаа ангаагаад тахаар зүгээр хамаараа амьсгалаад бүжиглээд байгаа юм шиг харагдаад байна гэд тэгжилсэн гэсэн. Literally, and so they're like, that looks like you're like mouth breathing. Yeah. Яг тэр Popstar Academy-г үзэх юм бол Даниэла хэрхэн царайны хувирлаа бэлтэж байгааг бас ингээд жижигхэн харуулдаг. Одоо жишээ нь би өмнөх бичлэгэн дээр хэлсэн байлоо хүлээгүй лөө. Камертаа бэлтгэл хийдэг. Тэрэн дээр манай Даниэла чихнээсээ л юм уйдгарт харагдаадсан да. Зүгээр ингээл царайны ямар ч ингээ хувирлгүй. Зүгээр тийм байсан хүн одоо ийм царай гаргаад байна гэж бодохоор хөдөлмөр хүнийг бүтээнэ гэж. За тэгээд Даниэла болохоор урд нь юм буржгаар шар устай байсан. Тэгээд тэдний ингээ төрхийг бас юу нэг өөрчлөхөд бас нэг уулзалт хийж байгаа байхгүй юу. Тэсэн чи яагаад үсэ ингээ шар байлгатай хар болгоё гэж боддог уу гэсэн чи хар буржгаар устай хүмүүс айгүй их байдаг. Тэгээд би хар буржгаар устай байвал зүгээр л яг ийм олон хар буржгаар устай октодын нэг болчин. Тийм болохоор би жоохон онцгойрох гээд үсээ шараар будсан. Яг Шакира шиг гэж хэлсэн. Тэсэн чи одоо шар устай нь хар устайг ингээ хардаа. Яг үнэндээ ийм үстэй цөөхөн болохоор би ийм үстэй баймаар байна. Ийм үстэй нь олон болохоор би хүмүүстэй адилхан баймааргүй байна гэдэг ойлголт хүнийг онцгой болгодоггүй. Зүгээр л зогсож байгаа нь айгүй онцгой болгож байгаа байхгүй юу Даниэлаг. Ховор байгаа юмыг биш зогсож байгаа юмыг олох нь чухал байгаа даа. Хүмүүстэй адилхан байхгүй юм шүү. Эсвэл хүмүүстэй адилхан хувцалчихсан трендэд дагаад хүн болго юм аваад байна. Би бас юм авчихсан ч юм уу. Энэ хоёр ойлголтоор ердөөсөө ямар нэгэн зүйл авах ямар нэгэн дүр төрх өөрчлөх биш зүгээр зогсноо болох нь айгүй гоё байгаа зү. Буржгаар хар устай эмхтэй маш олон байдаг ч Даниэла шиг буржгаар хар устай эмхтэй байхгүй байгаа зү. Надтай ерөн санал нэг байна уу? За одоо Даниэла ямар шүүмжлэлд өртдөг вэ гэхлээр түүний царайны хувирлыг кринж гэж хэлдэг хүмүүс байна. Би энэ хүмүүсийг болохоор зүгээр атаарах байгаа гэж бодож байгаа. Да. За дараагийн ярих гишүүн болохоор Мано. За энэ гишүүний нэрийг Манон, Ману энтэр гэж дууддаг. Тэгээ та нар дахиж миний нэрийг буруу дуудах юм бол би нэрээ солилоо гэж манай хүртэл хэлсэн. За түүний бүт нэрийг болохоор Meret Mano Sarpang Bannerman гэдэг юм байна. Тэгээд Mano гэж дууддаг. 2002 оны 6 сарын 26-нд төрсэн. Одоо 23 настай. Бас материал орд байна.
Өндөр нь 166 см. Тэгээд MBTI нь ENFJ. Extrovert бас хүн байна штэ. За Швейцар хүн байгаа. Тэгээд дээр нэг ихчтэй. Тэгээд Swiss German болон англи хэлтэй. Speak Swiss. Okay, hallo, ich bin Mano. Ich bin 22 aus der Schweiz. Ийм эмэгтэй байна. Тэгээ 2020 оноос эхлээд ер нь Instagram, TikTok хөгжүүлж эхэлсэн, хөтөлж эхэлсэн. Тэгээд хийдэг байсан зурагнууд нь ингээд заримдаа 200 300 мянган лайк авдаг. Тэгээд од болсон. Ер нь ингээд TikTok, Instagram-аар од болсон. Бас нэлээдэн зураг нь viral болж ирсний ачаар 4 клипэн тоглосон. Гэтэ тэд нар одоо бидний мэдих артистууд биш. Швейцар дуучин, Swiss дуучин Benjamin Amaro, тэгээд Германы рэпер Bat Chief гэдэг ийм ер нь иймэрхүү артистуудын клипэн тоглож исэн. Тэгээ бас загвар өмсдөг, зураг авалт рекламанд ордог. Тэгээ бидний мэдих брэнд гэвэл Charles & Keith, Gymshark, Hugo Boss гэх мэт брэндүүдтэй хамтарч ажиллаж байсан байна. Тэгээ бас Cat-ийн нэрээ бүгд одоо хоббигийн Instagramтай. Тэгээ зарим нь болохоор шинэ Instagram нээсэн, зарим нь болохоор хуучин Instagram ашиглаж байгаа. Манай болохоор хуучин Instagram ашиглаж байгаа. Тийм болохоор Маногийн Instagram руу ороод ер нь гүйлгээд үзэх юм бол яг тэр бүүн болж исэн, айгүй их лайк авч исэн зургуудыг нь харж болно. Ер нь л юм айгүй кул охин байсан мөлий. Тэгээ айгүй олон зураг бичлэгэн дээр ингээд яг л юм модель бүр яг л ингээд камерны өмнө байхаар төрсөн яг тийм хүн байсан. Тэгээ өмнөх одоо тэр зургуудаас нь тамхи татж байгаа зураг байдаг байхгүй. Тэр нь бас ер нь жоохон хүмүүсийн шүүмжлэлийг авсан. Насан туршид гүйж тамхи татлаа энэ төр гээд. Тэгээ манай болохоор ер нь Cat side орохоос өмнө дууны үг, шүлэг бичих дуртай, зураг зурх дуртай. Тэгээ түүний зурсан зургуудыг харах юм бол юм хачин жигтэй төрхтэй тамхи татж байгаа эмэгтэй хүмүүсийг зурх айгуу дуртайсан. Айгуу сонирхолтой юм зурж байгаа юм. Тэгээд хамтлагийн 6 гишүүнээс ганцаархнаа яг юм өргөдөж орсон гишүүн байгаа. Бус нь болохоор яг шалгаруулалтанд ороод бэлтгэл хийгээд тасагдж одоо ингээд тэмтэж жагаад орсон бол манай ер нь л өргөдөж орсон. Маногийн зургийг кастинг менежер нь Instagram, TikTok-оос ингээ хараад тэгээд урилга тавьсан. Тэгээ манай болохоор тухайн үедээ энэ хурамч юм байна гэж бодож исэн. Тэгээ дараа нь за энэ санал чи хүчтэй бол орё. Тэгээд ер нь ингээ орсон байгаа. Тэгээ манай бас high label-д орсон анхны хар арьстай артист байгаа. За тэгээд ингээд за танаа нэвтрүүлэгч чинь би ингээ орё, трейни програмд чи орё. Тэгээд кастинг менежертэйгээ уулзаад лифтнээс буусан чинь кастинг менежер нь манайг хараад лифтнээс сахиусан тэнгэрэл буугаад ирлээ гэж бодсон гэсэн. And when I saw her in person, it was like an angel walked out of the elevator. Тэгээд star quality гэдэг зүйл үнэхээр амар юм аа гэд. Тэгээ манайг дуулж чаддаг, бүжиглж чаддгийг мэдэхгүй байж зүгээр л тэр хүний TikTok дээр байгаа, би явж байгаа, камертаа яаж харьцаж байгаа, ямар харц гаргаж байгаа гэдгээс нь болоод тэгээ азан таарад манайг авсан байгаа байхгүй. Үнэхээр дуулж чаддаггүй, бүжиглэх авьяасгүй юм байсан бол бас хэцүү л баг. Тэгээ манай болохоор бас кастинг менежертэй ингэж хэлжсэн. Сургууль сурах үнэхээр дурггүй, маш уйдгартай байдаг. Тэгээд юунаас мотивац авдаг вэ гэсэн чи юунаас ч мотивац авдаггүй гэж хэлсэн. Тэгээд одоо энэ трейни програм яг ийм pop одын ийм сургууль, урлагийн сургууль шиг байгаа болохоор ер нь айгуу дуртайгаа гэж хэлсэн байсан бас өөрөө. За тэгээд цэвэр star quality-гаараа орж ирсэн ийм одоо оролцож байгаа штэ. Тэгээд яг жагсаалтын үеэр ер нь бол дандаа сүулт ороодсан. 18, 19, 17-д гэх мэтчлээ. Дуулах, бүжиглэх чадвар нь нөгөөдөөс яалтчгүй л доогоор ороодсан. Гэхдээ октод манд паблик болоод яг үзэгчд санал хураалт өгдөг болсон үед манай болохоор ер нь бол дандаа топ 3 та үзэгчдийн саналаараа дээгүүр орчдөг байсан. Яалтчгүй юм хөөрхөн хүн татах хувцастай болохоор би нэг өмнөх бичлэгнээр хэлсэн шүү дээ. Айгуу тасалдаг, хариуцлагагүй, айгуу дураараа тий октод нь дотор байранд амьдарч байхад би та нартай амьдрахгүй гэдэг ич рүүгээ очиод тэгжсэн аа булраад исэн маа гэж тасалдаг тий. Ер нь ингээ хангалттай хичээдэггүй ч юм уу тий. Иймэрхүү үйлдэлүүдэд дараа нь цааш өөр ингээ тайлбарлсан ярилцлаган дээр. За нэгт K-pop гэж өртөөсөө сонсож байгаагүй мэддэггүй байсан гэсэн. Хоёрт хизээч хүнтэй өрсөлдөж тэмцээнд орж үзэж байгаагүй гэсэн. Гуравт хизээч амьдралдаа дуу бүжгээр хичээллэж үзэж байгаагүй. Тэм болохоор тэр бүжиг сурах, дуу сурах гэдэг тэр одоо сахилга бат ямар амар хэцүү байдгийг би энэ өртөөс ингээд мэддэггүй байсан гэсэн үг. Тэгээ энэ бүхнийг ойлгоход, үн цэнийг нь ойлгоход сахилга бат гэдэг чинь ийм юм байт юм бэ штт
гэж ойлгоход хэсэг хугацаа хэрэгтэй байсан. Тэр үедээ ингээд тасалж маслаад сэтгэл санааны жоохон хямралд орж морол. Тэгээ нөгөө бусд оролцогчнор нь бүгдээрээ ямар нэгэн байдлаар супер лаг бүжгэлдэг, эсвэл лаг дуулдаг, ямар нэгэн байдлаар урлагийн салбарт хичээлж исэн, сургалтанд явж исэн тийм хүмүүс байсан. Тэгээ тийм хүмүүс дунд зүгээр хизээч юугаар ч хичээлж үзэж байгаагүй хүн орох ер нь бол бас сэтгэл зүй айгуу дарамт байсан гэсэн. Тэгээ явандаа цаа чи ингээ ойлгоод тэгээд яг өөрийгөө бүр зүгээр ингээл одоо юу гэдэг тархиа ингээд түгжээл те. За одоо би алнаа. Энэ яг миний хүч байгаа зүйл юм байна. Цахилга бат гэж юу гэдгийг ойлгочлоо. Гэт тэрнээс хойш айгүй ингээ хичээгээд тэгээ одоо ер нь бол Кацагийн нөгөөдөөсөө бараг л дутгааргүй харагдаж байгаа. Хоолойны чадвар нь мэдээж одоо София Лара гүйцэхгүй ч гэсэн бүжгийн чадвар нь бас мэдээж Даниэла, Меган хоёрыг гүйцэхгүй ч гэсэн зүгээр л яг тэр хүний тусна харах юм бол сайн дуулдаг, сайн бүжгэлдэг. Яалтчгүй супер бүжгэлдэг, супер дуулдаг хүмүүс айжууд жоохон дутуу харагдаад байгаа болохоос. Гэхдээ одоо бүжиг дууны чадвар нь бас нөгөөдөөсөө туршлагагүй арай сул байгаа гэдгийсээ болоод дебют гэд хамгийн анхны дуу байгаа штэ. Тэр дуун дээрээ одоо 6 гишүүнтэй хүн бүжгийн хайрцаг аавна гэхээр яалтчгүй л нэг хүн гоцлоод дуулж хахад нэг хүн ингээд дагзрах ч юм уу те яг юм тэгш тоотой байр тавих айгүй ингээд хэцүү байдаг болохоор тэдний хайрцаг юу айгүй хэцүү заяо. Тэгсэн чинь тэр дебют гэдэг дуун дээр болохоор манай дандаа дагзардаг. Дагзарна гэдэг нь голынхаа үний чанга хардна гэсэн үг харагдахгүй. Бараг одоо бүтэн үзүүлбэрийн бараг тал дээр нь манай ингээ яг ардна. Нөгөөд нь ингээ урдуураа байраа солиод манай зүгээр л яг юм ардна байсан. Инээс болоод хайбийнхан, гефнийхэн айгу шүүмжлэлт төрцөн. Моног ад үзэж гин, жижин тэгш харьцахгүй байна гэж айгу зэдагцсан. Одоо шүүмжлэлт дагуулсан гэх юм уу. Тэгээд сүүлдээ бүр за манай яалтчгүй ингээд нөгөөдөөсөө ганцаархнаа хараарстай болохоор арьс өнгөөр ялгуурлан гадуурах чинь гэдэг тийм хүртэл одоо шүүмжийг дагуулсан. За тэгээ манай дээр би бас өөр юм олж чадаагүй. Ер нь л Кацагийн гишүүд дээр хамгийн их мэдээлэл олцсон нь Даниэла л ах шиг байна. Яалтчгүй 7 настайгаасаа ингээд карьер нь камерын өмнө ингээд эхэлсэн болохоор бусд нь болохоор ингээд баг аав ээж нь ч мэддэхгүй, ах дүү ч мэддэхгүй, эхээс хідүүлэн ч мэддэхгүй тийм байсан. Надаас ойрд ус уналтан дээр хэрэгэлсэн бүтээгдэхүүний тухай айгүй их асууж байгаа. Тэгээ 1 минутын дотор гяс хариулаад явчих. Nike-ийн аль төрөл нь хамгийн сайн бэ? Бүх төрөл нь адилхан үр дүнтэй. Зүгээр л яг ямар үсэнд зориулсан бэ гэдгээсээ болно. Бодуулж исэн бодуулаагүй химтэй химгүй гэх мэтчлэн. Илүү сайн, илүү хүчтэй гэсэн юм байхгүй. Nike-ийн хэр хурдан дуустдаг вэ? Энэ болохоор 150 мг-тай жижиг нь үр дүнтэй байх нь үгүй гэж бодоод хэрэгжилж үзчихсэн. 1 сар бол хэрэгэлдэм билээ. Одоо болохоор би 300 мг-тайг нь хэрэгжилж агаад 8 сард Англиас ирээд авсан. Энэ бол 3 сар гаруй хэрэгжилж штэ. Тэгтэл ингээд дуусаагүй байгаа. Nike-ийн хэрэглэхээр үс хатуу байгаад байхаар нь хэрэглэхээ болчихсон гинэ. Nike-ийн үс уналтыг багасгах хэвийн хэмжээнд очиулах үүрэгтэй болохоос биш, үсийг зөөлрүүлэх үүрэгтэй ердөөсөө биш. Тийм болохоор би Nike-ээр угааж байгаа үедээ Лондогийн энэ маскыг хэрэгэлдэг. Энийг хэрэгэлсэн байхад үс чинь ердөөс хуурашгүй. Бас Nike-ийн ийм anti-breakage mask гэж байдаг. Хэр хурдан хэрэглэж байж үр дүнгээ өгсөн бэ? Nike-ийн бүх бүтээгдэхүүн клиникийн болон арсны эмч нарын туршилтаар шалгагдсан баталгаажсан 28 хоногийн дотор үр дүнгээ өгдөг гэдэг баталгаатай байдаг. Тэгээ би яг л нэрээ 4-7 хоногоос нь үс уналт хамаагүй багасж байгааг анзаарсан. Тэгээ сая миний хэрэглэсэн бүх бүтээгдэхүүнийг та хэд маань Wellbe shop-аас авч болно. Салбарууд нэнэ. Бас онлайнаар захиалж болно. За дараагийн гишүүн болохоор Megan. Megan Mayok Scandiel бүтнээр нь 2006 оны 2 сарын 10-нд төрсөн. Одоо 19-тэй Хумхай орд надтай адилхан. Тэгээ Хумхай ордынхан ч ер нь өөртөө айгу бусдаас онцгой гэж боддог. Ер нь 12 ордныхоо харь гаригийн ордон гэж явдаг байхгүй юу? Хамгийн дали, гаж сэтгэдэг нь шинжлэл, өөр арга зам, сонин содон сэтгэдэг. Тэгээ шинэ инновац, шинэлэг зүйлийг бүтээдэг гэдгээр айгу алдартай гэдэггүй. За тэгээд Megan бүтээр адилхан ордных байна. За тэгээд Хятад Америк ирлээд өндөр нь 169. Тэгээд MBTI нь болохоор INTP, introvert хүн байна. За дээр нэг ахтай. Тэгээд Cantonese болон англи, францаар ярьдаг. So you're 一個唔好笑. And when you say 好, like it's in the back. Cantonese гэдэг хэл нь бараг л хятад хэл. Хятад чинь дотор айгүй олон юм хятад хэлтэй хэлнүүд байд юм байлээ штэ. Тэгээд Cantonese гэдэг хэлийг Хонконг, Макаод, Гуанжууд илүү их ашигладаг юм билээ. За аялга маялга ер нь ингээ жоохон аваа маваа ялгаатай юм билээ. За тэгээд Хавайд төрж өссөн. Тийм болохоор багаасаа урлагтай айгу ойр өссөн. Тэгээд ээж нь л өсгсөн юм шиг үлээ. Аав нь
тэр Popstar Academy дээр ч харагддаггүй. Ер нь аавынхаа тухайн их ингэж ярьж марж байгаагүй мөлий. За тэгээд 4 настайгаасаа бүжээр хичээлж эхэлсэн. 6 настайгаасаа дууны хичээл сууж эхэлсэн. Тэгээд хийж ирсэн бүх зүйл нь одоо яг айгу багасаа хаваа төссөн болохоор багасаа урлагтай танилцсан гэж байгаа шүү дээ. Тийм болохоор 4 6 тагасаа ингэ мэрэгжлийн хичээлүүд авч эхэлсэн. Тэгээд ингээд бодохоор ер нь Меганы хийж ирсэн бүх зүйл яг л ийм урлагийн хүн болох гээд түүнийг ингэ бэлтгэжсэн гэж Меган өөрөө хэлсэн. Тэгээд 5 дахь өдөр болгон Хаваяас Лос Анжелес руу нисээд тэгээ хагас бүтэн сайндаа бүжгийн хичээлдээ суучаад тэгээ бүтэн сайнд буцаад онгоцоор Хавай руу нисээд тэг хичээлдээ явдаг гэсэн гинэ нэгд өдөр. Тэгэхээр бүжгэндээ ер нь айгуу тууштай маш их хичээл зүтгэл гаргасан байгаа даа. За тэгээ хүүхэд байхдаа жүжиглдэг байсан, бас модель байсан, кинон тоглодог байсан гэсэн үг. Тэгээд бидний мэдхээр Disney-гийн Sydney to the Max гэдэг цувралд бас хальт дүр бүтээж исэн. Бас өөр Jurassic World 2015 онд гарч исэн. Тэр нь бас нэг юм хальт дүр бүтээсэн юм шиг байлээ. Тэгтээ тэр нь ингээд бас кредитээр ороогүй. Ямар ч сан бас ингээ хөрхөн жүжигч мүжигчнэрээ ажилдаг, туслах дүрмөр хийгээд явдаг байсан байна. Тэгээ ээж нь бол охиноо айгүй их дэмждэг, ээжтэйгээ маш татан байдаг. Тэгээд ээж нь охиныгоо ер нь багаас нь за миний охин бүжиг дуунаас өөр юм ердөөсөө хийхийг хүсэхгүй байгаа юм байна. Тийм болохоор яг энэ бүжиг дуруу нь явуулъя гэд айгүй дэмжсэн гинэ. Тэгээд Меган бас тарот мэргэлдэм байлээ сонирхлоороо. За тэгээ Меганыг анх трейни програмд ороход түүнийг Меган бол үнэхээр потенциалтай буюу өсөж дэвжих бүрэн боломж бололцоонд байгаа. Тэгээд эргэн тойрны хүмүүс ер нь Меганаас болгоомжлох хэрэгтэй. Энэ охин ингээл амар том болно, амар өснө, чадвар нь лаг болно гэж хэлсэн. Бити түүнийг ер нь дутуу үнэлээрэ гэсэн маягаар. Меган ер нь жагсаалтын үеэр, шалгалтын үеэр, оноолтын үеэр эхнээсээ ер нь дуустал эхний топ 3-т яг ерөнхий жагсаалтаараа дандаа топ 3-т явж байсан. Ягаад гэвэл бүжиг дууны чадвар нь хоёлаа сайн. Бүр номер 1 биш ч гэсэн яг одоо жишээ нь Emily гэдэг охин бүжгээр нэгтэй байгаа штэ. Дуугаараа цаашаа 18 19 орсон байхгүй юу? Тэгэхээр яг дундчилсан үзүүлэлтээрээ цаашаа ингээд 78 руу ч юм уу яваад орчиж байгаа байхгүй юу? Меган хойлон дээр номер 1 биш ч гэсэн хойлон дээр нэлээд дээгүүрсэн болохоор ер нь л яг эцсийн одоо жагсаалтаар топ 3-таа ер нь дандаа ороод явааддаг. Тэгээд баг 2 3 дараалаад дандаа нэгт ороод явааддаг. Хамгийн мундаг нь байсан гэсэн үг. За тэгээд түүний тухай бас нэг сонирхолтой зүйл нь 2025 оны 6 сарын 6-нд буюу одоогоос 5 сарын өмнө хамтлагийн гишүүн Ларатайгаа Weverse дээр лайв хийж байхдаа цаачин шүүгэнээс гарсан байна. За шүүгэнээс гарна гэдэг нь come out буюу өөрийнхөө бэлгийн чиг хандлагыг зарлана гэсэн үг. Тэгээ өөрийгөө bisexual буюу эрэгтэй эмэгтэй хүнийг хоёуланг сонирхдаг гэдгээ ил болгосон байна. 1 2 3 Guys, I'm coming out. I'm bisexual. За тэгээд дебют хийхээс өмнө ер нь трейни програмд орж ирэхээс өмнө Меганы TikTok-ууд, сошиал медиа нь ер нь болохоор дандаа funny, дандаа хөвгчлөлтэй, маазарсан team TikTok-ууд хийдэг гэсэн бэлээ. За тэгээд одоо болохоор хамтлагтаа топ 2-тоо ордог бүжгээрээ Даниэла, Меган 2. Түүний тухай бас нэг сонирхолтой баримтан гэвэл Меган dyslexia гэдэг эмгэгтэй тэрнээсээ болоод 4-р ангиасаа хойш сургууль сурхаа болоод гэрээрээ суралцж эхэлсэн. And I am dyslexic. We all know this. I'm dyslexic. За dyslexia гэдэг эмгэг нь ямар учиртай юм бэ гэхлээр унш чаддгүй тийм эмгэг юм байна. Үсэг харах, үсэг бичих, унших, одоо ямар нэг үгийг зөв дараалтаа үсэглэх ч юм уу. Тийм асуудалтай, тийм хүндрэлтэй хүнийг дислексиатай хүн гэж хэлдэг юм байна. За энэ нь болохоор ямар нэгэн дутуу хөгжил, эсвэл ямар нэгэн IQ арай муутай, сэтгэн бодох чадвар арай муутай гэсэн үг ердөөсөө биш. Сэтгэн бодох чадвар энгийн хүнийхтэй адилхан. Гэхдээ ялгаатай нь бид нар нэг үг рүү төвлөрч харж чаддаг бол дислексиатай хүн болохоор нэг үг рүү биш, тэнд байгаа бүх үг рүү зэрэг төвлөрдөг гэсэн. Тэм болохоор алийг нь барьж авахаа мэдгүй нүднэг үгээд толгой дотор бүх юм холилдоод тэгээ одоо чинь энэ текстийг бид нар одоо за ямар текст авах вэ? За би одоо бичлэг хийж гин гэдэг одоо энэ текст байлаа шүү дээ. Энийг энгийн хүн ингэж уншиж байгаа бол дислексиатай хүн ингэж уншнаа. Холилдсон. Тэгэхээр одоо чинь би гэдэг үг рүү би и гэдэг дараалтай биш зэрэг хараад аль нь урд аль нь хойно орж байгаа юм бэ гэдгийг ялгаж чадахгүй паниканд орж байгаа гэсэн үг юм уу да. Тэгээ Меган 4-р ангиас хойш одоо гэрийн сургууль сурсан гэсэн шүү дээ. Одоо энэ асуудалтаагаасаа болоод тэгээд нэг ч удаа эссе бичиж үзэж байгаагүй гэсэн, ном уншиж үзэж байгаагүй. Тэгээд аудиобук тэг сонсдог номонд айгуу дуртай гэсэн.
Тэгээ би дислексия гэж зөндөө сонсч ирсэн ч гэсэн яг энэ нь яадаг юмгийг ингэж өртөөсөө мэдчихэж байгаагүй мөлий. Тэгээ та нар эргэн тойронд юм дислексиатай хүн байна уу? Тэгээ энэ нь ямар нэг одоо ялгарлан гадуурхах, шоолох, чамаас дутуу байгаа гэсэн бас өртөөсөө биш. За тэгээ Меганы бас болзооны цуврахлын тухай түрүүн Даниэлаг ярьж байхдаа ярьсан. Одоо дараагийн шүү. София түүний бүтнээр болохоор София Elizabeth Guevara Lavertiza 2002 оны 12 сарын 31-нд төрсөн, шинэ жилээр төрсөн байна. 22 настай. Мэлхийн орд. Мэлхийн ордныхаа ямар гэдгийг мэдэхгүй байна. Мэлхийн ордныхаа айгу үзэсгэлэнтэй гэдэг лүү. Capricorn тий. Хоох тийм биш. Софиадаг бүр айгу тарж шít. Айгу сахилга баттай, амбицтай, маш хөдөлмөрч. Тэгээд айгу төлөвлөж чаддаг, төлөвлөгөөнийхөө дагуу ажиллаж чаддаг, practical, айгу хариуцлагатай, доктортой хөдөлмөрлөдөг, доктортой байдал дуртай тийм хүмүүс гэж шít. София бүр яг тийм тхүү. Таад Popstar Academy-г үзүүл яг ер нь ойлгоно. За цаашаа гэлсэрчээ. Хамтлагийн ахлагч түүний өндөр нь болохоор 167, MBTI нь болохоор ENFP, extrovert хүн байна. За 3 настайгаас дуулж эхэлсэн. Тэгээ ээж нь ер нь бол musical, театрын, дуучин, жүжигчин байсан болохоор ээжийнхаа карьерийг ээжийнхаа авьяасыг бас өвлж авсан гэсэн үг. Тэгээд нэг ах, нэг дүүтэй. Тэгээд их сургуулаа бүр маш гайхалтайгаар төгсөөд хүндэт төгсөгч болсон. 7 медаль 10 цомтой төгссөн гэлүү баг. Dream Academy-гийн үеэр дуугаараа айгуу дээгүр зэгсдэг. Гэхдээ бүжгээр айгуу доогоор зэгсдэг. Тэг ABCD гэдэг ангид хуваарлаад эхэлсэн чинь цаашаа C түвшинд байж байгаа D түвшинд рүү буурсан. Ягаад тэгэхээр ийм анхан шатны тийм basic хөдөлгөөнүүдийг заах хэрэгтэй байна гэдэг түвшинд рүү унжсэн. За тэгээд София болохоор унтахаас өмнө дандаа өөртөө захиа бичдэг. Би өөрөөрөө бахархаж гин, чи мундаг байгаа, би хөөрхөн, би өөртөө хайртай гэж захиагаа дуусгадаг гинэ. Every night, like before I go to bed, it's like a routine. I'll write a letter to myself, and then I always end it with like a message to say like that I'm proud of myself and that I love myself and I'm like pretty and all that. Яг ийм ангийн идэвхтэй онц сурлагтан шиг мэлхийн ордныхаа яг ийм юм байна л да. Супер зарчимж, ийм яс, бүр яг ийм яс хүмүүс хизээч цагаас хоцродгүй ч юм уу те. Тэгээд ээж нь одоо musical театрын дуучин жүжигчин байсан гэсэн штэ. София ч гэсэн багасаа musical театрт ингээд дуулдаг байсан. Тэгээд тайзны тийм дуулалт чи илүү юм чанга, орилдог, сүртэй тийм одоо хэтрүүлсэн ч гэмээр юм уу тийм дуулалтыг шаарддаг бол pop хамтлагийн дуучин байхын дуулалт нь арай өөр гэж София өөрөө хэлж байгаа байхгүй юу? Илүү ийм жоохон бохир ахыг шаарддаг гэсэн. Театрын дуулалт илүү яг ийм төв төгс байхыг шаарддаг бол яг ийм pop артист болохоор илүү жоохон юм сөнг ч юм уу, зарим нуглаа нэм жоохон гацалттай ч юм уу. Одоо нэг ийм raw эдитгүй зураг шиг жоохон мовон тавантай жоохон хатуу ч юм уу тийм байхыг шаарддаг. Тэгээд тэрлүү шилжих айгу хэцүүдэг гэсэн. За байж байгаарай өөрийгөө жоохон дараарай гэт тэрэн чаленжтай байсан. Тэгээд ээж нь зүгээр ч нэг юм энгийн мюзикл театрын дуучин жүжигчин биш бүр юм айгу том шагнал авч ирсэн юм айгу алдартай нэртэй хүн байд юм байна. Тэгээд ээжтэйгээ бас хөрхөн хит хит нэвтрүүлэгт ороод амьдсан. Нэг нь бүр жоохон бахта, нэг нь болохоор нэлээд том болоод Family Feud гэд нэвтрүүлэгт орж исэн. Тэгээд ээжигээ бас багасаа ер нь бол 7 хоног болго ээжийнхаа перформансыг үзүүлбэрийг тайзан дээрээс үзэж ингээ биширч ирсэн гинэ. Тэгээ ээжтэйгээ яг адилхан одоо карьераар ер нь явж байгаа штэ тий. Мюзиклд айгүйх дуулдаг байсан. Тэсэн чи эргэн тойрны хүмүүс айгүйх бэлэн юмн дээр өссөн. Ээж чи юм болохоор чамд замыг чин бэлдээ төгсөн. Ээжийнхаа гавьягаар л ингэж явж байгаа гэх мэт өгнүүдийг айгүйх сонсдог байсан гинэ. Тэгээд яг одоо энэ Popstar Academy, pop дуучин болно, pop хамтлагийн гишүүн болно гэдэг нь анхудаа л би авьяастай болохоор би өөрөө хөдөлмөрлсөн болохоор би өөрөө хичээсэн болохоор энэ амжилтанд хүрч чадлаа штэ гэдэг энэ credit буюу бүх одоо гавьяг гэх юм уу би хийсэн штэ гэдгээ ингэж авч болно гэдэг нь айгүй гоё юмсан гинэ. Ээжээс ашгүй ингээд нэр тусгаарлагдлаа. Хинч надаас энийг минь булааж авч чадахгүй. Ээжийнхаа карьераар яваад musical театрын одоо дуучин жүжигчин болсон бол ээжтэйг адилхан. Гэл бүх амжилтыг нээжтэй нь холбоол. Одоо болохоор энэ амжилтыг нь ганцхан Софиятай л холбоно гэдг нь өөрт нь айгүй гоё байгаа гэсэн. Амбицтай гэсэн штэ мэлхийн ордныхаа. Тэгэд София болохоор бас энэ Popstar Academy-гийн шалгаруулалтанд нууцаар орсон гэсэн аавч дэрдээс хэлээгүй. Тэгээд тэнцчээд бас хэлээгүй гэсэн. За ямар ч гэсэн LA явах нь бат болсны дараа
аав ээжтэй хэлнэ гэдгсэн гэсэн. Тэгэхээр ер нь бол зүгээр л ингээд аав ээж хорин зүгээр л зурагт үзээ байжсэн чи огт нь гарч ирсэн ээ. За биний шалгуурлалтанд орсон маа. Тэгээ тэнцээд илээ явахар болсон. Гинт ийм том мэдээ хүргэсэн гэсэн үг байгаа байхгүй юу. Тэгэд ээж нь өөрөө ч гэсэн багада яг гэрээсээ одоо аав ээжтэйгээ бас тэгж арчижсэн гэх юм уу. Өөрийнхөө дууны карьерийг тэгж эхлүүлжсэн. Тэг ээжээсээ тэрийг өвлж авсан. Ээж нь өөрөө тэгжсэн болохоор ээж нь Софияд итгээд ингэж явуулсан гинэ. За тэгээд Popstar Academy-гийн public vote буюу олон нийтийн санал хураалт эхлэхэд София хамгийн дээгүүр чигсэн. Тэгээ Филиппин чүүд Софияга айгүй их дэмжсэн. Манай Филиппин охин төрүүлэх ёстой гэд айгүй юм ив нэгтэй гэх юм уу. Тэгээд бас Popstar Academy-г үзвэл Софияг ер нь ямар амар хөдөлмөрч хариуцлагатай, шаргуу, шартай вэ гэдгийг нэг дугаар дээрээс нь харж болно. Эдгээр чи эхлээд зурагтаар одоо интернетээр гарахгүйгээр бэлтгэл хийдэг байх үе интернетээр гардаг болсны дараа тэдний бэлтгэл арай өөрчлөгдөөд нэг бүжиг бэлдэж байгаа тэр бүжгийг бичлэгжүүлдэг болсон байхгүй юу? Дуугаа ч ихсэн адилхан. Тэгээд тэрэн дээр Pussycat Dolls-ын Don't Cha гэдэг дуу хаа тэг санагдаж буруу санджиж магадгүй. Тэр дууны бүжгэн дээр Софиягийн биеийн өвдөөд халуураад толгой нэргээд тэгээ тэр Don't Cha-гийн бүжиг бүр үнэхээр хэцүү. Тэсэн чин цаа чи ингээд ертөөсөө ингээ өвдсөн гундаас харагдахгүй бүр ингээл хүчил чиглэл дуусгацсан. Тэгээ гол нь дараа нь хэлэхдээ би юу басныг яг үндэ санахгүй байна. Ямар ч сан хийх ёстойг хийсэн. Тэгэд эргээд одоо ингээ зогсонгууд яг толгой эргээд тэнцвэрээ алдаадсэн гэсэн. Амар хөдөлмөр шаргуу байгаа сте. Ер нь ийм болохоор айгүй хариуцлагатай бас болохоор ер нь л хамтлагийн хаахлагчаар бас сонгосон баха. Тэгээ өөр болзооны сургал мурхлын тухай бас нэг юм мэдж амжаагүй. За дараагийн гишүүн болохоор Лара. Oh my god, I love Lara. Lara хамтлагаас хамгийн их дагагчтай юм билээ. За Lara Rajagopalan. Товчлол Lara Raj. За тэрээр 2005 оны 11 сарын 3-нд төрсөн 20 настай хилэнцэн орд. Бүр яг юм хилэнцэг штэ юм хурц. Шийдсэн бол яг шийддэг. Хинч надтай яаж чарт зөрхөлгүй. Нэг л муухай харцсан бол шууд хаяад явж чаддаг ч юм уу те. Өндөр нь 167, MBTI нь болохоор ESTP. Тэгээд энэтхэг ийм бүсгүй байна. За дээр ихчтэй. Тэгээ ихч нь бас яг дууны урлагт байдаг ийм дуучин, хөгжимчин ийм юм ихтэй байгаа. Тэгээ тэр хоёрыг харах юм бол хоёлаа л бүр яг юм байрыг бүр Popstar Academy энэ трейнинг програмд орохоос өмнө энэ хоёрыг ингээ хамтд наруул аль хэдийн од болцсон өөрсдөө мэдэрсэн нөгөө нэг би жоохноос өөрийгөө од олно гэдэг мэддэг байсан юм уу? Од болсныхаа дараа л од шиг ажиллана биш. Зүгээр л ингээ надад байдаг энэ зан чанар гэж байгаа юм шиг ер нь тэр хоёрын бичлэг зургийг үзвэл бүр яг л тийм байгаа. Супер бари заяа. Тэгэд их чинь илүү TikTok-о маш идэвхтэй ашигладаг юм бэлээ. Тэгэд аав ээжигээ бас харуулсан байдаг. Аав ээж нь гэж ийм бас ийм хөрхөн хүмүүс байна. Лара болохоор багасаа дуулж бүжиглэх хүмүүсийг баясгах айгуу дуртай тийм хөхтэйсэн. Ээж нь угаасаа бүжгийн багш байсан гэсэн. Тэгээ ер нь бол бүжиг дугаар хичээлж эхэлжсэн. Багаас ер нь дуулдаг байсан бэлээ. Тэгээ бас Ларагийн нэг айгуу алдартай бичлэг байдаг. Энэ болохоор Obama Foundation-ы сурталчилгаанд Lara Raj дуулангаа одоо тэр сурталчилгаанд ордог Мишель Обаматай хамт. Тэгээд Лара бас яг хуучин Instagram-аа ашиглаж байгаа нэг гишүүн. Тэгээд түүний Instagram-ыг доош нь гүйлэх юм бол тэр Мишель Обаматай байгаа жоохны Лараг харж болно. Тэгээд ээж нь бүжгийн багш гэсэн штэ. Тэгээд Лара ер нь жоохносоо юм Bollywood яг юм мэдтгэг бүжиглэж өссөн. Тэгээд ер нь л ингээл багасаа л айгүй гоёж ганглах экстра байх дуртай, айгүй их гоё чимэглэл зүүх дуртай, айгүй гоё мейкап хийх дуртай тийм охин байсан гэсэн. Тэгэд ямар нэгэн байдлаар мейкап одоо энэ аксессуарыг өөрийг нь илэрхийлэх зүйл гэж хардаг гэсэн. Мейкапгүй байгаадаа ичдэгтэй биш, зүгээр л мейкап ингээ айгүй гоё санагдаад хийдэг гэж өөрөө хэлсэн байгаа. Тэгээ ээж нь охиноо хүмүүжүүлэхт болохоор хийсэн бол хийсэн шиг хий. Хизээж битээ дутуу юм хийжээ. Хизээж битээ хоёрын оронд хальт юм хийжээ гэж охиноогоо хүмүүжилсэн гинэ. Тэм болохоор цаа чи ер нь л амар экстра болсон баг. Тэгээд TikTok дээр болохоор дандаа юм cover mover хийдэг, айгу супер дуулдаг, айгу зэвүүн зураг авахулдаг. Тэгээд цаа чин Popstar Academy-д болохоор хамгийн сүүлд орж ирсэн. 12 сард юунчээг яг өмнө гэх юм уу. Гэхдээ одоо хамтлагийнхнаасаа хамгийн богино хугацаанд бэлтгэгдсэн. Тэрэд чинь эхлээд 1 жил бэлтгэгдчихээ дараа Netflix-ийн шоу 12 ангийн туршиг гарч байгаа штэ. Лара болохоор тэр хэд маань 1 жил бэлтгэгдсэн байхад орж ирсэн. Тэгэхээр цаачаа ер нь бол нэг 4-5 сар л бэлтгэгдсэн байна штэ. Тэгээ Лара орж ирэнгүүлтрээ шууд дуугаараа тэргүүлсэн. Тэгээ бүжгэрэж гэсэн юм тийм доогор байгаагүй мундаг бүжгэлдэг.
ээж нь бүжгийн багш, багасаа Болливуд бүжиглэх зохион, Барри дээрэс нь цуснд нь нэг юм аура эгдэлээ харизм ингээ байгаа штэ. За тэгээд Меган анх Лараг орж ирснийг хараад айсан гэсэн. Ямар сүрдмээр охин бэ гэж утсан гэсэн. Тэгээ нэг юм хажууд хүмүүсээ ингээ байж суулгахгүй байдаг нэг тийм ауратай хүмүүс гэж байдаг гэж итгэдэг үү? Одоо байж суулгахгүй байна гэдэг нь муухай утгаар биш. Ер нь ингээд сүрдүүлээд идэг. Хажууд нь биш жоохон хол доор нь сумар ч юм уу. Ингээд сүрдээд идэг. Би нэрээ тийм аураг хинээс мэдэрч илаа. Саран туяа ягчээс мэдэрч исэн байна. Би тэгэхэд шинэ жилийн халтураар нэг бүжиглэжсэн байхгүй юу? Таки битэр газар сууц ингээ уцаа оролдож исэн. Тэгэл тэгсэн чинь ингээл гаднаас нэг хүн ингээл ороод ирсэн. За тэгэл бүр бүк гэл өрөө амар сонд дүүрсэн шууд чивчмэг олмоор санагдал. Тэгсэн чинь тэр нь саран туяа ягчсэн. Тэр хажууд нь ингээ дуу гарахгүй байгаа юм чи ингээд тэр хүн ямар нэгэн байдлаар бидэнтэй муухай харьцаад цэхэн цохоо игээд ч юм уу тэгсэн болохоор биш. Зүгээр л ингээд байгаа. Ингээд хүнийг юм гэнэ тийм болгоод юм билэ. Муухай утгаараа биш. Тэгээ Лараг ер нь бол тиймэрхүү ауратай. Ганцхан Меган биш. Ер нь маноо ч гэсэн хэлжсэн. Лараг орж ирснээс хойш энэ трейни програм өөрчлөгдсөн гэж хэлсэн. TNT changed once Lara came. Тэгээ продюсерүүд хүртэл Лара хитрхи Барри, хитрхи юм хурц нэрхтэй авааратай ийм хүн ууг нь хэрэгтэй байгаач хамтлаг тохирох үгүйг мэдэхгүй байна. Хамтлагтаа уусч чадахгүй хаа. Ийм амар хурц хүн соолоогоороо явал илүү дээр хаа гэж бодож исэн гэсэн. Тэгээ София болохоор Ларагийн анх дуулахыг сонсоод өө супер дуулдаг хүн байна. Ямар гоё өрсөлдөгч гараад ирвэ гэж бодсон гэсэн. Софияга яг нэг ийм чанар байна. Хүнтэй юм гоё өрсөлдөх туртай. Өрсөлдөж хоёлаа гоё сайжирна гэдэг тийм. Түүнээс өрсөлдөж чамааг ялвал би өөрийгөө гоё мэдрэх гэдэг юм гэдэг юм биш. Яг нэг юм амбиц, нөгөө сахилга баттай гэдэг одоо нэг ийм зан чанар гэх юм уу. Зарим хүмүүс яг байгаа газрынхаа, байгаа хүрээллийнхаа хамгийн мундаг нь, хамгийн хөөрх нь, хамгийн лаг нь амжилттай байхыг хүсдэг бол София зүгээр л сайжрахыг хүсдэг юм шиг санагдсан. За буцаад Лара руу оръё. За Лара 2025 оны 3 сард өөрийгөө queer гэдгийг зарласан. And then I just came out like publicly brown queer girl. Би болохоор queer гэдэг үгийг зөндөө сонсож байсан ч гэсэн яг одоо lesbic гэсэн үг юм уу, bisexual гэсэн үг юм уу, straight гэсэн үг юм уу, non-binary гэсэн үг юм уу, яг аль нь бол гэдгийг ерөөс ойлгодоггүй байхгүй. Тэгсэн чинь queer гэдэг нь болохоор би юм тайлбар болсон. Тэгээ зөв тайлбарлаж гинөө, буруу тайлбарлаж гинөө та нар хэлээд өгөөрэй. Ер нь ямар нэгэн англилд хариалагдахыг хүсдэггүй. Өө энэ эрэгтэй, өө энэ эмэгтэй, өө энэ straight байна, heterosexual байна, энэ homosexual байна, trans байна гэж ингэж ямар нэгэн англилд багтахыг хүсдэггүй. Зүгээр л би queer, би ямар ч англилд багтахыг хүсдэггүй. Би LGBTQ-г зүгээр дэмждэг хүн. Гэхдээ би straight биш гэж хэлж байгаа. Юу гэдгийг хэлмээргүй байна. Тэгтээс л straight love биш гэж ингэж хэлж байгаа нэг төлөөний нэр юм шиг санагдсан надаа. Би гол нь зөв ойлгосон байна уу? Тэгээ хин нэг нь чамд танд би queer гэж хэлжээвэл энэ нь би straight love биш гэсэн үг. Хоёрт миний хүйс заавал ир юм гэж хариалагдах ёсгүй гэсэн үг. Гуравт иймэрхүү англил шал утгагүй. Гэхдээ би straight love биш гэд ийм гурван утгыг агуулж болно гэсэн. Энэ яг зөв үгүй бас мэдэхгүй байна. Ингээд come out хийсэн хоёр гишүүн болохоор Лара, Меган хоёр байна. За дараагийн гишүүн болохоор Юнчэ. Жун Юнчэ гэдэг 2007 оны 12 сарын 6-нд төрсэн Номын орд 18 настай одоо хамтлагийн хамгийн жоохон нь. Гэхдээ хамтлагийн хамгийн өндөр нь 170. Түүний MBTI нь болохоор ISTP. Минийх болохоор INFP байхгүй юу? Тэгээд introvert гэдэг нь адилхан байна. Бусдаараа болохоор бүх юм эсрэг. За дээрээ том ихчтэй. За энэ дэрхээсээ буюу тренинг програмд орохоосоо өмнө Wake One гэдэг агентлагт 2 жил бэлтгэгдэжсэн. 12-т одоо ороод 2 жил бэлтгэгдээд 14 нас хүртэл бэлтгэгдсэн гэсэн үг шүү дээ. Тэгээд тренинг програм ер нь Cat's Eye зүрэг хугацаагаараа гэвэл хамгийн сүүлд орсон гişүн. Ларагийн дараа. Гэхдээ бэлтгэгдсэн хугацаагаар өмнө нь 2 жил бэлтгэгдэжсэн гэхээр Ларагаас арай урт. Ер нь тэндээс октодоос бүгдээрээс нь урт бэлтгэгдсэн гэсэн үг байгаа байхгүй юу? Тэгээд 16 тад орж ирсэн. Маш хөөрхөн чадварлаг байсан. Тэгээ өөртөө бас хөөрхөн бас ихтгэлтэй байсан. Яг яриан айгуу даруухан ч гэсэн 2 жил бэлтгэгдсэн болохоор надад үзүүлж харуулах юм байгаа гэж би бодож байна гэдэг айгуу хөөрхөн даруухан яг хүүхдэрээ. Тийм. Өөртөө ихтгэлтэй байна гэхээр би өөрийгөө ална гэж бодож юм, би лаг гэж бодож ин гэхгүй яг юм даруухнараа надад үзүүлж харуулах юм зөндөө байгаа гэдэг юм амар хөөрхөн өөртөө ихтгэлтэй хүн байсан. За тэгээд орж ирчээд
Тэгэл нэг удаагүй шууд Netflix-ийн шоу эхэлсэн. За тэгээд ер нь түүнийг ингээ харах юм бол бас тийм амар нарийн нандин мэдээлэл ингээ олддггүй 16 хантайтай орсон 17 тадаа дебют хийсэн одоо 18 даа идэр гэхэр чинь ер нь ингээд бичлэгүүдийн үзээд байвал хамтлагийнхныгаа ер нь загнадаг. Тэгээд энэ муухай утгаар биш. Яг юм savage байдаг штэ бүр яг юм пал гэтэл ингээ хилдэг тийм гişүн. Бас нэг хэл амд өртөжсэн. Сүүлд VMA дээр сурвалжлагч Cat саяхнаас gay community нарт хандаж хэлэх үг байна уу гэсэн чи Cat саяхан we love the gays бид нар гейудэд дуртай гэж ойрлдог байхгүй юу. Тэгсэн чи юунчаа ганцаараа ойрлоогүй. Тэр нь айгүй шүүмжлэлт дагуулсан. Юунчаа яг үнэндээ бэлгийн чиг хандлагаар хүмүүсийг ялгуурлан гадуурхдаг юм шүү. Тим хүмүүс дургүй юм шүү. Гэх мэтчлэн тийм үзий ядалт жоо авах гадсан. Тэгсэн чи сүүлд 10 сарын 29-нд яг Halloween-ийн өмнөхөн Cat саяхан юм rainbow top өмссөн бүгдээр ижлэгэн. Тэгснэ яг тэр VMA дээр хийсэн дуун дээр ам барьсан. Тэгээд тэрэн дээр юунчаа албар ингээ амар орилж илээ. Та нар буруу бодсон биш үү? Би өртөөсөө бэлгийн чиг хандлагаар ялгуурлан гадуурхдаггүй. Би зүгээр л introvert байсан юм аа. Тэгээд we love the gays гэдэг яг тэрэн дээр нь ингээд ам ингээд хамгийн чангаар ингээд ам барьж байгаа гэх юм уу. Хамгийн тодоор ам барьж байгаа тийм гişүн байсан. За тэгээд debut дууны dance break гэдэг нэг юм шинжлэхцэн хөлбөр гарсан байхгүй. Тэрэн дээр яг нэг хэсэг дээр манай юунчаа голж орж ирдэг. Тэр хэсгийн TikTok дээр, Instagram дээр нь хамгийн хандлт авсан, хамгийн их share, like-ыг авсан, хамгийн их магтуулсан бичлэгүүдийн нэг байсан. Тэгээ ер нь юунчааг харах юм бол одоо бусд нь яг юм Латин Америк те Филиппин одоо юу гэдэг яг юм юмтай ингээ бүсгүүчүүд байгаад байгаа штэ. Тэнгүүд Аз гэхээр ялангуяа Солонгос гэхээр ер нь юм жоохон даруухан ч юм уу те. Тэгээ харсан чи бүр хинээсэн ч дутхгүй лээ. Харизмагаараач, бүжиг дууны чадвараараач, царайны хувирлаараач, насаараач, Ларагаас ч дутхгүй, Даниэлагаас ч дутхгүй. Бүжиг мүжгэрээ юнчаа бол тэр Cat side супер үлээ. Хитрхий жоохон дод байгаа юм бас өртөөсөө байхгүй. Юнчээстэ мундаг. Би бол юнчээг тэгж бодсон. Тэгээд юнчээг одоо болохоор Cat саяхан Beautiful Chaos гэдэг тоглолтоо гэж явж байгаа. Тэр тоглолтын дээрээ тэд нар шин дуугаа дуулсан. Тэгээ тэрнээс гадна дахиад нэг Gabriella биш Gnarly гэдэг дуун дээр юм шин dance break байсан баггүй юу. Тэрэн дээр октод маань ингээд залуутай хос болоод ингээ хуваагдаж байгаа. Тэгсэн чинь юунчаа ганцаараа эмхтэй үнтэй хос болсон. Тэгээ энэ нь ер нь бол юунчаа хамгийн жоох нь болохоор бас яг 21 хүрээгүй болохоор хамаагүй эрэгтэй үнтэй ингэж ойртуулж болохгүй хаа гэд юунчааг мааж хүндлээд үзэгчтэйгээ ч хүндлээд юунчааг эмхтэй үнтэй хос болгосон баха. Тэгэд юунчаагийн тухай бас хамгийн их ярьдаг юм юунчааг давхраа хийлгсэн байх гэж айгүй их ярьдаг. Тэгээд юунчаагийн бас англиар ярих чадвар айгүй одоо сайшаал магтаалыг төрүүлдэг. I try to like match them. Түүний харизма, дуулах, бүжиглэх чадвар гэдгээс гадна бас тэгээ хүмүүс бас хэлэхдээ ийм сургал байгүй харсан. Юнчээг ер нь бол хамтлагт заавал сонгох хэрэгтэйсэн гинэ. Юнчээ болохоор биш, солонгос болохоор нь. Яг K-pop-ийн үндэс суурин дээр бүрдэж байгаа K-Global хамтлаг гэчээд нэгч солонгос гишүүнгүй байвал солонгосчууд нь өөрсдөө энэ хамтлагаа нэг сонирхгүй. Тийм болохоор солонгос хүн заавал байх хэрэгтэй. Энд байгаа солонгосчуудаас хэнийг сонгох уу? За юнчээ дээр юм шиг байна гэж тэгж сонгосон гэсэн. Тэгээ хэрвээ юнчээ биш бол Эмилиг ч юм уу арай өөр хүнийг сонгох байсан гэдэг байгаа байхгүй юу? Гэтэ надад болохоор юнчээ хэрэг үнэхээр хамтлагаасаа жоохон чирэгдээ жоохон муу байсан бол энэ сургалт ингээ итгэж болохоор гэтээ юнчээ үнэхээр дутгааргүй сайн байгаа болохоор би л авийн сургалыг шал утгагүй зүйл гэж бодож байгаа. Юнчээг бас ингэж ярьдаг. K-pop idol-уудын мөрөөдлөөр амьдарч байгаа. Туранхай байх ёстой гэж аимшигын хатуудыг илмүүдийг барьдаггүй, цав цагаан байх ёстой гэж арсын хүчээр цайруулдаггүй. K-pop idol ч юм cute байх ёстой штэ гэх хүчээр юм амир cringe эгионуудыг хийлгээд байдаггүй. Хинтэж болдож болохгүй. Тайз майзан дээр хамаагүй хараал хэлж ч юм уу те хамаагүй лайв хийж болохгүй, ингэж болохгүй, тэгэж болохгүй, болдож болохгүй гэдэг ясуу шид ийм ор үндэслэлгүй цаашаа хитрхи им амир чанга дүрм баригддаггүй, амир эрхчлөөтэй хамтлагт дебют хийсэн нь юнчигийн хувьд бол тансаглал. Тэгээд юнчаа болохоор бусад яг юм солонгос K-pop idol-уудын мөрөөдлөөр амьдарч байгаа гэж хэлсэн. Надад ч гэсэн тэрэндээ санагдаж байгаа. Амар туранхай хэвээр хүчээр цагаан бай гэдэг юм утгагүй юм дарамтанд юртөөсөө байдаггүй. Тэгээд тэнд ингээ бүх төрлийн биеийг, бүх төрлийн галбирыг харж болно, бүх төрлийн царайг, бүх төрлийн яс үнцийг харж болно. Бүгдээ өөртөө ихтэй хинэж миний хөл богино, би тайлгүй, би иймгүй гэж хинэн санаа зовхгүй бүгдээ айгуу гой өөртөө ихтэй байдаг надад үнэхээр гоё байдаг үзэхэд. Би бол ямар ч эмэгтэй хүн Cat саяыг сонссон, харсан, клипийг нь үзсэн.
Гэт таалагдах гишүүнээ олно гэж бодож байна. Өөртөө адилхан байх гишүүнийг ч олно гэж бодож байна ямар нэгэн байдлаар. Зангаанашнараа үйлдэлэрэ гэдэг ч юм уу. За ер нь бол ингээд баг дуусгаж байна. Гэхдээ одоо сүлд айгүй чухал юм ярина. За охтууд маань Popstar Academy, Dream Academy-гийнхаа тухайныг ярилцлаганд орсон. Тэр тасалсан бичлэгийг би үзээд хатгалцсан байсан баггүй. Тэгээ бүтэн бичлэгийг би ердөөсөө олдоогүй, яаж чагаа олоогүй. Тэгсэн чинь тэр бичлэгийг устгасан юм шиг үлээ. За яагаад тэгэхээр охтууд маань хөтлөгчийн гэж сууж байгаа байхгүй юу? За Popstar Academy-г үзээд та нарт ямар санагдсан бэ гэсэн чинь бид нар дахиж үзмээргүйсэн. Муухай байсан. Бүх юмыг айгу дутуу харуулсан, буруу харуулсан. Үдчихэд бүр ингэдсэн гэсэн ингээд ингэж мингээдсэн гэсэн дахиж үзэх юм хүсэл төрөхгүй. Яагаад гэхлээр яг тэр 12 анги дээр харуулсан зүйл боддороо бүр ингээд хэд дахин илүү байсан гэсэн. 10% ч харуулаагүй гэсэн. Боддоор бүх юм бүр хэцүү байсан, бүх юм илүү юм intense гэхэр ч одоо юу гэсэн үг вэ? Илүү сүртэй, тий хамаагүй хэцүү. Бүр маш их ядарсан, амар их нойргүй байсан. Харагдаж байгаа шигээ ер нь айгүй амархан гэж харагдулсан байлээ гэсэн. Би ч үзээд бид нар ч үзээд те өөстөө айгүй хэцүү юм байлээ гэсэн чинь тэр зүгээр амархан гэж харагдуулсан тийм гэж штэ. Бодит байдлаараа тэрнээс хэцүү. Тэгснээ София болохоор ингэж хэлсэн. Хоёр хүн хоорондоо 2 цаг ярьсан гэж бодъё л доо. Тэгсэн чинь тэр 2 цаг ярьсан ярианы 2 минутыг л харуулсан юм шиг байсан гэсэн. Тэгснээ бас ингэсэн. София, Лара, Мано 3 энэ дундаас хамгийн хил аманд төрцөн гинэ. Яагаад тэгэхээр би сая хэлсэн үү хэлээгүй юу? Мано болохоро ер нь бол ингэ жоохон тасалдаг байсан гэдгсэн штэ. Тэгээ София, Лара 2 Маног шоун дээрээ бүүлийдсэн, Манод мин байсан гэдэг цурхлууд айгүй их одоо цурхлууд биш тийм сэтгэлүүд айгүй их байсан. Өнөө чинь Манод ягаад юм амар мин хандаад байгаа юм бэ? Энэ хоёрыг үзээ ятчлаа. Гэ хамгийн үзээ яталт авсан хоёр нь Лара, София 2 байсан гинэ. Маног хичээлээ таслаад байна. Манай хөөрхөн болохоор л үзэгчдээс номер 1 санал авч ийн гэж хэлснээсээ болоод тэр үзээ яталт авсан байгаа байхгүй. Тэгсэн чинь бодит адил дээр яг үнэндээ тэр хоёр одоо юу гэдэг тэр хугацааны турш ингээд баг байнга тэр хоёр тэгээд ярьсан юм шиг ингээд эдитэлцэн, эвлүүлсэн цаагаараа тийм юм байгаагүй. Эсвэл Маног зөвтгөж ярьсан юмнуудыг таслаад оруулаагүй ч юм уу те. Эсвэл дараа нэвлэрснийхаа дараа ямар гоё харилцаатай байгааг яаж би миний гоё дэмжиж байгааг оруулаагүй ч юм уу. Албаар юм драматай үлдээх гээд за София Лара хоёр нэгэнт ингээ муудур болсон юм чаа. Эдитэн дээрээ ч гэсэн гоё гоё эсгүүдийг насаад муудурээр нь үлдээчээ гэж байгаа юм шиг тэгэж эдитэлсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр ер нь л та ямар нэгэн контент үзэж байгаа бол бодит байдал тийм биш шүү. Ярьсан юмыг амар гуйвуулж эдитэлнэ. Ер нь харж байгаа юм ер нь айгу дутуу тийм байна. За тэгээд Cat's Eye-ийн тухай та нар юу гэж бодож байна? Хамгийн дуртай гишүүчин хин бэ? Popstar Academy-г үзсэн үү? Ямар санагдсан бэ? За тэгээд тийм л байна. Тэгээд бүгдрээ дараагийн бичлэгээр уулзцгаая. Bye.